Сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрог нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар Солонгосын Чежу арлаар хийсэн аяллаа үзэгч тавханд өргөж байна. За энэ удаадаа бид зочин хөтлөгч Долгио ахтай хамтраад бид ингээд Чежугаар аяллаа эхлүүлж байна. Аялын тойрог нэвтрүүлэг маань өнөөдөр Чежу арал дээр ирээд байж байна. Чонжу хотын анхны чартер онгоцны нислэгт хамрагдаж ирсэн ийм азтай хүмүүс байгаа юм. Тэр чартерны одоо аяллыг Коник сон гэдэг одоо Монголын найз Солонгос сайхан сэтгэлтэй Солонгос бид би бас өөрөө хуваараа таньдгийг. За Чежуд өнөөдөр ороо 7 цаг болж байна. Ерөнхийдөө цаг агаар гэж янзын гоё. Манай тэрхийн цагаан нуурын хөөнд байдаг хар чулуу биш үү? Галтуул дэсэрсний үлдэгдэл. Тийм яг тиймэрхүү чулуу шүү дээ. Тэгээд энд ерөнхийдөө их гоё юм өдөш болж байна. Тэгээд энэ арал дээр бол ерөнхийдөө аялал жуулчлалыг маш мундаг хөгжүүлж байна. 6 сая жуулчин ирдэг гэж ярьж штэ. Юу гэсэн үг вэ? 500 мянган хүн оршин суудаг. Тэгээд ерөнхийдөө уртаараа бол 70 гаруй км, өргөнөөрөө 40 км, нийтдээ 250-аад хавтаа км квадрат. Дэлхийн ямар ч ус үндэстнийг одоо хүмүүсийг нэг сарын хугацаанд чөлөөтэй хийх зөвшөөрдөг. Хамгийн гол эдийн засгийн гол суурь нь аялал жуулчлал байдаг. Манай монголчууд ерөнхийдөө Чежу руу их ирдэг болсон. Бид нар бол Чонжу гэж та нар бас мэдээж одоо шийдэж яваараа Чонжу гэж хотоор дамжиж ирсэн. Энэ нэвтрүүлгээрээ бид нар тийм бас хувилбар байгаа юм биш үү гэдгийг бас хэлхэн зүйтэй юм шиг байна. Тэгээд үн ханшны хувьд бас нэлээд боломжийн үнэтэй аялж байгаа юм байна. Мятын эслэг, Кореарын эслэгийн үнүүд бас нэлээд галзуурсан үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ эслэг бол за бараг 2 дахин хямдхан үнэтэй. Бас нэг эдийн засгийн хувьд бол одоо аялал жуулчлал, зам тээврийн хувьд бас либералжуулж байгаа ч гэж хэлэх юм уу те. Тэгэж бол санагдаж байна. Өнөөдрийн манай аялагчдын одоо групп бол 200 гаруй хүнтэй ингээд ерөөсөй пиг явж шүү дээ. Онгоц хямдархаар хүмүүс ямар гоё дуртай явдаг юм бэ? За энэ нөгөө IHC компани самбацхан сайн явуулж байна. За аялын тойрогод манай логог барьсан их хөөрхөн. За та нарын анхны одоо өнөөдөр чартерны ийм аялал зохион байгуулж байна. Сэтгэл ер нь жигтэй өндөр байгаа үстэй. Амжилттай болж байна. Амжилттай гоё. За. Анх удаага Чежуд ирлээ. Тэгээд үнэхээр сайхан санагдчихээн. Тэгээд цаг агарын хувьд ч гэсэн одоо өөрчлөн одоо бид нар Монголд нэлээд дараал онгоцон суусан. Тэгээд энэ дээр л буугаал одоо халууцаал байна шүү дээ. Одоо бүгдээрээ нэмгэн хувцсандаа орц. Буцаж зуныхаа хувцсандаа орчод. Айгуу сайхан байна. Их юм үзэж харж байна. Тэгээд яг одоо ингээд далайн ирэг дээр ирсэн. Тэр лууны толгой их гоё юм байлээ. Тэнд нь бас тэр чулуунууд нь их том. Тэгээд бас тэр ард нь их олон савж байт юм байлээ. Тэгэл яг луутай адилхан байна уу? Луутай адилхан юм бил. Одоо манай аяллаа багийн хамгийн отхон гишүүн. Хамгийн отхон гишүүн явж байна. Хэдэн настай вэ? 10 настай. Чежу компани гэж Солонгосын нисэх онгоцны компани маань анх удаага Монгол Чонжу хотын хооронд бол энэ чартер нислэг хийгээд энэ удаа биднэрт ингээд Чежу хотод ирж аялах боломж олдож байгаад маш их баяртай байгаа. Цаашдаа ч гэсэн ийм шууд нислэгтэй болчих юм бол бас илүү бид нэр ард түмэнд маань бас хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Тэр нислэгний анхны зорчигч нар бид нар бас үнээр хаттай тий. Чежу арлыг маань ер нь урмын орон гэж нэрлэдэг. Урам гэж юу юм бэ гэхээр галтуулаас өөрөөс нь үүссэн ийм жижигэн дов толгодыг хэлдэг. Тэгэхээр энэ Чежу арал дээр маань тийм дов толгод одоо маш их олон байгаа. Чежу арал бол ерөнхийдөө их тийм байгалийн үзэсгэлэнт одоо дэлхийд хүн төрөлхтний нөгөө олон гайхамшигуудын нэг гэж үздэг. Ерөнхийдөө Чежу бол нөгөө нэг ийм жуулчлалын индустри гэж ярьдаг. Жуулчлалын үйлдвэрлэл асар хүчсэн. Тийм учраас нөгөө гайдууд нь юм сайн мэддэг. Тэр байтугай Чежугийн ард түмэн өөрсдөө гайдууд болцсон тийм ерөнхийдөө. Ингээ төрийнхөө дэмжлэгтэйгээр төр нь бас тодорхой хэмжээгээр
харж ханддаг. Тийм учраас Чэжүүгийн иргэн хүн болгон бол Чэжүүг гайхуулах юм гоё мэдлэг одоо бэлтгэлтэй байт юм байна гэдгийг бид бас анзаарлаа. За бид хэд одоо бас Чэжүүд ирсэн аялагчуулчдын одоо уламжлалын дагуу хамгийн өндөр хайрхнаар ингээд аялж байна. Чэжүү арлыг ингээд харахаар солонгосчуудын бас нэг гайхамшигтай зүйл гэхээр арал хоорондын зайг ашиглаад хиймэл одоо арлууд их хийж байна. Одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг утгаар нь Чэжүүд одоо 2-3 хоног ч юм уу 4 хоног хоногдох тийм шалтгаан гэдгийг бий болгож чадлаа. Яг тэр сонирхолтой бүх юм ингээд цикл одоо цувралаар хийцэн байдаг учраас энд бол ингээд нэг юм үзээд ингээд цаашаа болоод явчихна гэхгүйгээр сайн хийж чадж байгаа юм онцлогтой. За тэр хайрхан уулынх нь хувьд бол далай дотор байдаг тийм уул хуучин бол галт уул юм байна л. Бас л би нэг одоо өглөө гэдэг утгаараа бас л хоргын тоогоогоо санагдхууц те яаж тогтчулж байна эдгээр энэ тийм ээ. Тагаан үлзий бол ороод ирнэ гараад тэр уулын ороо руу гарч байгаа зассан зам. Нээгч айхтар одоо бас тийм өндөр уул биш мөртлөө маш их жуулчны анхаарлыг татж байна. Манай хамт явж байсан аялагчид бас хэлж илээ. Энэ Чэжүүгийн одоо өндөр хайрхныг манай нэг Сүхбаатарын шилийн богд богдтой ингээд ерөнхийдөө их төстэй юм байна. Адилхан харьцуулж ярьж байна. Галтуулынхаа хайлмал чулуугаар ингээд зам харгуугаа хийцэн болохоор Чэжүүд ширүүн бороо орсон байсан ч гэсэн үерлээд юм болтгоо. Тэр чулуундаа ингээд усан шингээд явцдаг болохоор бас сонин гэж бас ярих юм. За манай нэвтрүүлгийн ерөнхий вэд итгэгч хайт. Нилээ мацлаа. Сая бид нэр доороос бараг ингээд хамгийн хүн дараанд хийчихэл мацаал байлаа. Сүүлдээ мост залгаж иж тэгэл гараад ирлээ дээ. Манай нэвтрүүлгийн ерөнхий вэд итгэгчээр Солонгосын одоо хайт мөн одоо Керасис гэдэг ингээд олон брэндүүд хамтарч ажиллаж байгаа. IEC компанитай бүхнийг бүгд найрамдах Солонгос улсын өвлийн аялалдаа урьж байна. Үзэсгэлэн талаагаар хүрээлэгдсэн Бусан хот, эдийн засаг, аж үйлдвэрийн хот, Улсан, Солонгосын төвхөн хот Гонжуугаар аялах болно. Мөн халуун оршинд биеийн алжаалаа тайлж, Сөүл хотыг 120 давхраас тайлтараа. Бүртгэл өдөр бүр Улаанбаатар зочид буудлын 104 тодорхойд явагдаж байна. 12 дугаар сарын 4-өөс өмнө бүртгүүлвэл 10% хөнгөлөлт идэх боломжтой. Та бүхэн яраарай. Харилцах утас 7011 70 тэг. Шоколад самар үзмний төгс нийлэмж төгс ад. Эрч хүчийг өөрөөр мэдэрцгээе. Энэ бол шоколадтай үрэл. Гэрэл яач. Аз жаргалтай бочир насыг санагдуулсан таны ламт. Жинхэнэ орос чигнэг. Коровка. Албиоси дистрибьютор Баттрици компани. Эжсэн шинэ уяд угаалгын нутганд угаасан нийлэлт бүсгийн юм хүрээ шингээж илүү төрлийн нэн бактерийг устгах олон угаалгын дараач хувцсны таньшил хэмэт өнгөх сэргийн ганц угаалтаар гүн хэр толбыг төггүй авлаа. Өнгөн шиг толцож үнэрийн сэнгэнэ. Эжсэн шинэ уяд угаалгын нутганд угаасан нийлэлт бүсгийн юм хүрээ шингээж илүү төрлийн нэн бактерийг устгах олон угаалгын дараач хувцсны таньшил хэмэт өнгөх сэргийн ганц угаалтаар гүн хэр толбыг төггүй авлаа. Өнгөн шиг толцож үнэрийн сэнгэнэ. Үст нь байн хагдснаас болоод зүстэй нь гандаад байна уу? 10 нэмэгтэй 9 нь хагдсан бол дахин хагдна гэж боддог байна. Харин одооноос бүх юм өөрчлөгдөнө. Клэр таныг хагнаас хамгаалах шийдлийг оллоо. Шинэ Клэр Нутриум 10-тай хууханд тэжээлэгч хагнаас байнга хамгаална. Таныг хагнаас хамгаална. Үсгэлэнтэй хаггүй усанд хагны хамгаалттай шинэ Клэр хагны хамгаалттай. Надад нуух зүйл үгүй боллоо.
Uyд угаалгын нутаг нь угаасан нийлэг төсвийн эхлэн мөрийг шингээж, элэг төрлийн нэн бактерийг босгох, олон угаалгын дараач хувцсны таньшил хэмэт өнгөх сэргийн ганц угаалтаар гүн хэр толбыг төггүй явуулсан. Өнгөн шидалцаж үнэрийн сэнгэнэ. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоод. IHC компанитай бүхнийг бүгд найрамдах Солонгос улсын өвлийн аялалдаа урьж байна. Үзэсгэлэн талаагаар хүрээлэгдсэн Бусан хот, эдийн засаг, аж үйлдвэрийн хот улсаа Солонгосын төвхөн хот Гонжуугаар аялах болно. Мөн халуун оршинд биеийн алжаалаа тайлж Сөүл хотыг 120 давхраас тайлтараа. Бүртгэл өдөр бүр Улаанбаатар зочид буудлын 104 тоо төрөнд явагдаж байна. 12 дугаар сарын 4-өөс өмнө бүртгүүлвэл 10% хөнгөлөлт идэх боломжтой. Та бүхэн яраарай. Харилцах утас 7011 70 тэг. Аливаа далайн оронд бол аквариумгүй байна гэж төсөөлхийн арга байхгүй тийм ээ. Тэгээд энэ чүүжүүгийн далайн аквариум болохоор за бусад далайн аквариумтай зүгээр харьцуулаад хэлэхэд чүүжүү орчмын далайн загас гэхээс илүүгээр далайн алдартай одоо сонин ховор загас сонин одоо амьдралын далайн амьдралыг бас сонин хачин гэдэг дэлгэж үзүүлсэн. Бас л сонирхолтой аквариум бол байна. Далайн амьдрал гэдэг бол нэг л амьдрал байдаг тийм ээ. Чэжүүгийн аквариум, Окинавагийн аквариум, Макаогийн аквариум, Таиландын аквариум гэдэг нэг л маягийн. Гэхдээ энэ дотор хийж байгаа нөгөө танилцуулга одоо энэ бүх юм тэр бүрнээ өөр байдаг. Тэр шиг Чэжүүгийн аквариумын одоо дотор бол янз бүрийн өөрийнх нь онцлог зөндөө. Бидэд одоо далайн аквариумаас гараад завэр энэ хавийн одоо байгаль далайг ингэж үзээд ингэж хаашаа аялаа явж байна. Ерөнхийдөө Ко Бу Ян гэдэг гурван залуу ном сумаар уран сум харвсан байт юм байл та. Гурван сумыг яг буусан газруудыг хуваагаад аваад уран бүсгүүтэй танилцаа. Тэгээ энэ Чэжүүар бий болсон гэсэн ийм сонин төвх байдаг. Тэгвэр юуны Оросуудын танилцуулган дээр бол жишээ Монголын хүчин зүйл маш их байдаг гэсэн нэг гоё өгүүлбэр байна лээ. Над тэр нэг сонин санагдсан. Тэр Кобоянга тэр гурван хүний овогтой хүмүүсийг хараад энэ яг Чэжүүгээс гаралтай байна гэдгийг бас мэдэж болохоор. Одоо Ко гэж Ко Хван Ду гэх юм бол жишээлбэл Чэжүүгийнх эсвэл Ян Хван Дууч гэдэг юм уу. Манай нөгөө монголчууд солонгосуудад төлшилдэг тийм компаниуд байдаг бол тийм гурван овгоор ихсэн юу байвал одоо Чэжүүгийн хүн гэж ойлгож болох нь байна шүү дээ. Тэгээ би түрүү чи нөгөө Монгол хүчин зүйл гэдгээ үргэлжлүүлээд ярихад одоо Монгол морь хөрсөн бас нэг алсын цэгүүдийн нэг нь Чэжүү манай монголчууд сайн мэдж байгаа санаж байгаа. Өөрөөр хэлбэл Хубилай хааны мөр өнөөдөр энэ Монгол морьдоо харахаар их гоё сэтгэл хөдлөх юм бас. Чэжүүдэр олон байна тийм байна. Морь унсан сая. Хэдэн доллараар? Сая морь юу гэж 5,000 вон гэдэг чинь нэг 10,000 гаруй төгрөгөөр морь унах юм одоо нэг жоохон нэг морь унаад нэг сонирхож авдаг. Тийм байна. Ер нь бидний энэ солонгосчууд, монголчууд уг гарвал нэг гэсэн яриа бас солонгосын эрдэмтдийн дунд их байдаг. Ерөнхийдөө энэ түүх антрополог газар зүй одоо
археологийн эрдэмтэн мэрэгд бол 2 хуваагдсан байдаг гэж би уншиж байсан. Адилхан хөх толботой хөрж байгаа шүү дээ. Гаднах дүр төрх царайны хувьд бол нэлээд өстэй. Тий. Тэгээд энэ чэжүүд бас тийм одоо Монголын улмөр байдаг гэдэгчлэн ийм Монгол царай зүстэй хүмүүс ягаад ч миний хувьд бол илүү ч байгаа юм шиг санагдсан. Энэ манай гэр бүл биш үү? Керасис шампунь нэг ангижруулагч хэрэглэдэг. Тэгээ би энэ Керасисыг Монголд оруулж ирдэг компаниудаа битэрийн аяллыг дэмжиж туссан явдал би рекламыг хийж байна. За хайтыг энэ хар юу болж байна тийм ээ? Йоо далбаагаа гаргаад ирээ да тийм ээ? Йоо Керасисын хувьд бол манай гэр бүл бол одоо хэрэглээ татцсан. За энэ чинь үг үсг нь хаашаа харж байна? Зөв харж байна уу? 즐거운 여행 되시기를 바라겠습니다. 안녕히 가십시오. IEC компанитай бүхнийг бүгд найрамдах Солонгос улсын өвлийн аялалдаа орж байна. Үзэсгэлэн талаагаар хүрээлэгдсэн Бусан хот, эдийн засаг, аж үйлдвэрийн хот, улсаа Солонгосын төвөн хот Гонжуугаар аялах болно. Мөн халуун оршинд биеийн алжаалаа тайлж, Сөүл хотыг 120 давхраас тайлдаар бүртгэл өдөр бүр Улаанбаатар зочид буудлын 104 тодорхойд явагдаж байна. 12 дугаар сарын 4-өөс өмнө бүртгүүлвэл 10% хөнгөлөлт идэх боломжтой. Та бүхэн яраарай. Харилцах утас 7011 70 тэг. За манай гав үлчээ готгоо гаргаад ирлээ. Яах нь одоо тэгээд Чөөжөө мандрин нэг амсыг даа. Энэ мандрины талбай дээр шүү дээ. Хамаагүй мандрин ингээд тастаж авах юм бол бас торгодог юм байна. Би сая явж байгаад энэ доор унсангаас нь ингээд аваад ирлээ. Юу киног санаж байна. Сайхан мандрин байна шүү гэдэг чи ямар кино. Нөгөө Улаанбаатарт байгаа миний аав дээр. Тэр сая гинт санаад бүрийн төр. Мандрин нэг гээд тэр таалтаа чихрээс чинь 2 кг авах. Сайхан мандрин байна да. Тийм бай. Сайхан мандрин байна. Чэжүүгийнхэн ийм жишээ нь мандрины буцтай одоо тийм жижигхэн эдлэн газартай хүн бол хамгийн баян гэж тооцогддог. Яагаад чэжүү мандрин гэж брэнд гарсан гэхээр одоо нэг гүрзийн цаач гэдэг юм уу те. Тэр шиг ингээд чэжүү мандрин гэдэг брэнд одоо монголчууд бидний бас амттай эддэг сонирхдаг. Ялангуяа одоо шинэ жил ойртохлоор нөгөө нэг мандрины үнэр мөнөр гэж бас өнөөдөр чэжүү мандрины үнэр гарч ирсэн ба шүү дээ. Чэжүүд бол маш олон сортын мандрин байдаг. Тэгээд нөхдүүд энэ чэжүүгийн мандриныг одоо үрийг авчираад ондоо газар аваачаад тариад үтсэн чинь яг энэ амт нь гарахгүй байна гэж одоо ярьж байна. Ой. Чи нэг Францаар зөндөө явсан. Франц винонууд тэгж байгаа үстэй. Яг аль газрын вино гэдэг нь виног биш үү? Виноны маркаар нь биш. Газрынхын нэрээр одоо онцолж байгаа үстэй. Тийм. Одоо тухайд бол коньяк яагаад ийм сайхан зүйл бий болд юм бэ гэхээр ийм элсэрхэг ийм шохон чулуун хөрс. За Атлантын далайн одоо чиглэг дулаан уур амьсгал. Энэ сайхан нар 250 жилийн түүх туршлага байхгүй гэж ярьдаг. Яг манайхны нөгөө болгоны сайхны айраг гэдэг шиг бас нэг онцлог байна шүү дээ тэр чинь тий. Одоо саам боловсруулах хяналтаас ахуулаад тэр айраг чинь бас нэг юм тэр нутгийн гайхамшиг болцсон тийм үү? Сая би амсаж үзлээ. Нилээн тийм эсгэлэн. Ерөөсө цул одоо С витамин гэх юм уу да. Тийм амтагдж байна. Та энийг нэг амсаад үзтээ. Ерөөсө тэр чигээрэл юу тийм даригнуулсан тийм. Сайхан мандрин байна шүү. Сайн дэлгүүрээр н ороод үзсэн чинь мандринтай шоколад, боо, жигнэмэг ер нь 10 гаруй төрлийн юм хийж байна. Тэгээ амтлагаа хийдэг бас тий. Чөөжөө арлын бэлэг тэмдэг бол энэ өвгөн байдаг. Энэ өвгөн болохоор одоо энэ арлынхны ард иргэдийг аюул осол гамшигаас одоо хамгаалдаг. Тэгээ ийм бэлэгдэл болж ирсэн өвгөн. А тэгээ сүүлийн үед бол одоо бас яг ийм адилхан малгайтай эмээ гараад ирсэн.
Ягаад тэгэхээр нэг олон жилийн өвгөн чи ганцаараа бэлэгдэл явсан юм чинь энэ өвөөгөө бас нэг эмээтэй болгоё гэдэг. Ийм учиртай юм байлээ. Хөрмөн чулуугаар хийсэн. Тийм. Энэ манай Тэрхийн цагаан нуурын хөөн дээр байдаг хөрмөн чулуунуудаар одоо ийм хийхэд болохгүй юм байхгүй юм байгаа шүү. Одоо их мөнгөтэй болъё гэх юм бол одоо гидсийн нийлдэг ч юм уу. Хүүтэй болъё гэвэл чихийн нийл гэдэг юм байна. За охинтой болъё гэх юм бол уруулын нийл. Албан тушаал та өндөр одоо хэрэгэмтэй болъё гэх юм бол одоо малгайгийн нийл. За ер нь тэгээд Бүгдтэй болъё бүгдийн тэрх. бүгдийг нь одоо ингээд тэрх нь шүү дээ. Даад яах нэг тэрх үү? Одоо юугаараа дутсан гэж яах вэ? Нэг ирсэн юм чинь нэг тэрч дээ тий. За. Хөрхи. Энэ бол зүгээр нэг жуулчны нэг тийм хөөрхөн юу юм да тий. PR юм да тий. Ард иргэдийнх нь эртнээс одоо амьдарч ирсэн амьдралын хэм маяг нь гэхээр эрчүүд нь далаа руугаа яваад тэгээд бас өхөж өргөдөх нь их байдаг. Монгол эрчүүд бол бас мөн ялгаагүй. Бас л одоо тулаан байлдаанд явал их одоо ихчнэр нь үлдээл тэгэл тэр юутай бас холбоотой нэг Монгол хүчин зүйл гэдэгтээ ингээд би бол холбож үзээд байгаа тэр нэг тиймэрхүү манайч бас байдаг шүү дээ тэр хөшөөнүүд ерөнхийдөө. Хоол хийлээ гэдэг нөгөө дээжийн монголчууд нөгөө эр хүндээ шүлнийхэн дээжийг барьлаа гэдэг шиг адууны мах одоо сайхан чанаад адууны махын өгдөг. Эр хүндээ өгдөг тий. Ийм бас ёс байж байна. Эр хүнийгээ шүтдгээсээ улбалаад нөгөө эр бэлэг эрхтнэр ингээ төрөл бүрийн ийм хөшөө уран баримтлаг ингээ хийгээд жуулчдын хувьд бас нэг тийм үзмэр болчихж байгаа юм байна шүү дээ. Нөгөө манай Монголд бовон хат гэж байдаг шүү дээ. Хар хорин. байдаг да хар хорин. Тий. Яг тэрэн шиг энд бол ингээ төрөл бүрээр нь хийцсэн. Бас тийм онцлогтой түүх домогтой юм байна. За бид Халин паркаар даялж байна. За Халин паркын бол гол онцлог нь гэхээр дэлхийн ертөнцийн тийм онцгой содон амтан ургалтыг байгаль орчинтой ингээд үзүүлсэн. Жишээлбэл Монголд иймэрхүү юм хийнэхлээр бас бэрхшээлтэй. Дөрвөн улирал, хүүтэн өвөл, тэгэл одоо хавар, намар гэл ингээл дөрвөн янзын бидний одоо гайхамшигт дөрвөн улирал. Тэгэхээр нөгөө нэг төв дэлхийн ургамал амьтныг цуглуулна гэхлээр бас тийм бэрхшээлүүд байна. Тийм ээ тэрнийг бол бас шийдэж болох л байх л та. Ерөнхийдөө энд бол жишээлбэл одоо сонин шуу хараагүй хүн бол анхны удаа хараад бас гайхшил төрүүлэх юм сонин үзмрүүд их байна. Одоо кактус гэхчил бид нэг л төрлийн кактус бодоод байдаг. 100 гаруй төрлийн кактус ингээ сонь хэлбэрээр ургаж байна. Кактусынх нь хажууд бас нэг хүний хэлээр ярьдаг тот байдаг гэдээ бас гайд нь хэлээд байгаа. Бид нар очиод тотных нь яриаг нь сонссон чинь анаасаа гэдэг одоо сайн байна уу гэж бас яриад байгаа. Жохон уруугар байна лээ. Өнөөдөр жохон ууртай байна лээ. Тэг жохон тийм стресст орсон байдалтай байсан шүү. Манайхан ер нь Чэжүүр их явдаг болсон. Одоо энэ паркийг бас үзээгүй хүн бай. Үзмээр юм шиг санагдсан шүү ер нь бол. IEC компанита бүхнийг бүгд найрамдах Солонгос улсын өвлийн аялалдаа орж байна. Үзэсгэлэн талаагаар хүрээлэгдсэн Бусан хот, эдийн засаг, аж үйлдвэрийн хот улсаа Солонгосын төвөн хот Гонжуугаар аялах болно. Мөн халуун оршинд биеийн алжаалаа тайлж Сөүл хотыг 120 давхраас тайлдараа. Бүртгэл өдөр бүр Улаанбаатар зочид буудлын 104 тодорхойд явагдаж байна. 12 дугаар сарын 4-өөс өмнө бүртгүүлвэл 10% хөнгөлөлт идэх боломжтой. Та бүхэн яраарай. Харилцах утас 7011 70 тэг. Шоколад самар үзмний төгс нийлэмж төгс ад. Эрч хүчийг өөрөөр мэдэрцгээе. Энэ бол шоколадтай үрэл. Гэрэл яач. Оц
жаргалтай бочир насыг санагдуулсан танил амт. Жинхэнэ Орос чигнэмэг Коровка. Албан ёсны дистрибьютор Баттрици компани. Амдэлтси ээжсэн шинэ уяд угаалгын нутганд угаасан нийлэг зүгийн хэмжээг шингээж элэг төрлийн нэн бактерийг усган олон угаалгын дараач хувцсны таньшил хэмэт өнгөх сэргийн ганц угаалтаар гүн хэв толбыг төггүй явуулсан. Өнгөн шидалцаж үнэрэн сэнгэнэ. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг Чононбурт төвийн 302 тоод. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд дунд шуурхай үйлчилгээг бид хамлаж байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс. 331 331 334 334. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан хас. Үстэн байн хагдснаас болоод зүстэн гандаад байна уу? 10 нэмэгтэй 9 нь хагдсан бол дахин хагдна гэж боддог байна. Харин одооноос бүх юм өөрчлөгдөнө. Клэр таныг хагнаас хамгаалах шийдлийг оллоо. Шинэ Клэр Нутриум 10-тай хууханд тэжээлвч хагнаас байнга хамгаална. Таныг хагнаас хамгаална. Үтсгэлэнтэй хаггүй усанд хагны хамгаалттай шинэ Клэр хагны хамгаалттай. Надад нуух зүйл үгүй боллоо. За манай монголчууд сүүлийн жилүүдэд Солонгосын олон ангит киноноос Солонгосын амьдралыг ерөнхийдөө үзэж мэддэг болоод байгаа. За бид өнөөдөр бол яг одоо энэ Солонгосын хуучны тосгоны одоо өнгө төрх гэж юу гэдэг юм бэ гэдгийг нүдэрээ үзэж харж явж байна. За энд бол нөгөө нэг хөрмөн чулуугаар барилгын материалаа хийгээд хам туурга хийждэг. Дээрээс нь сүрлээр ингээд дээвэрлээд хамгийн сонир нь хачирхалтай нь энэ сүрлэн дотор байдаг хорхоогоо иддэг юм байна. Тэр хорхоо бол хүний эрүүл мэндэд их сайн байдаг. Тийм сони юм ярьж байна. За тэгээ хуучин цагт бол эднэр энэ Ариран гэдэг нэг алдартай дуу байдаг. Энэ дууг одоо ямар учиртай юм гэсэн чинь бүсгүүчүүдийн одоо гуниглал, стресс, одоо орчин үеийн хэллэгээр бол депресс тайлахын тулд тэр Ариран гэж дууг дуулдаг байсан ийм сонин түүх байт юм байна. Дуусахаас өмнө өөртөө байгаа тэр зовлонгоо ингэж нэмгэлж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бүхэн хизээ нэгэн цагт дуусаад намайг ингээ орхиод одоо төр зүрийн лимшүүлээ холдоо явчих шүү дээ гэж энийгээ зохиод ингээ сайхан хөгжим игээл 이게 왔다 갔다 달랑달랑 대시가 이렇게 Тэгээ хуучин цагт бол нэг эр хүнд бол одоо 5-6 бүсгүй эмэгтэй хүн оногддог гэж статистикээр тэр хуучны статистик. Тэгэхээр 90 хүн бол ерөнхийдөө тийм хаан гэдэг одоо өрөмжилтэй. Тэр хүн маань хэдэн их нэртэй байгааг юм штэ. Энэ гэр дотор байгаа энэ усныхан савыг үзэхээр за 4 усны савтай бол 4 их нэртэй гэж одоо тооцдог ч юм. Хаяа бас нэг эмэгтэй амьдралынхаа хүнд бэрх үе төвчээр алдаа тэр усныхаа сава хаах шийддэг. Тэгэх юм бол тэгээд ерөнхийдөө тэр эмэгтэй хүн тэгэл эндээс явдаг байх юм биш үү? Тий. Тийм бас онцлогтой юм байна. Ерөнхийдөө усны савыг хараад тоолчдаг. Тэгээ бас ажил нь хүнд байсан юм байна. Маш хүнд энэ тогоо гэдэг нь ерөөсөө бас л маш хүнд тогоо штэ. Тий. Тэр чигээрээ цолт төмөрөөр хийгдсэн. Энэ төлөө модоо хаглаад өртсөн байдлын. За энэ ингээд дээш нэг дээвэр нь нөгөө урт орхоч нэггээр ингээд байж байгаа юм байна л да. Тэгэхээр энийг одоо тийм био итгэвч бодис болгоцсон ингээд хөдөлтөж яадаг юм байна энэ. Тэр нь бол ерөөсө
ингээ сонсоод байна. Дандаа адуу тийм ээ голцоо. Бид нар Монгол адуу морь одоо адууны орн шүү дээ. Тэгээд яг хөө юм хийдэг л бах л да. Гэхдээ ерөнхийдөө бас л тийм тодорхой хэмжээнд нь хийж чадахгүй байна. Сая нэг юм харсан шүү дээ. Жижигхэн ийм савтай. Адууны тос 50,000 ватт шиг 110 мянган төгрөгийн үнэтэй. Сони юм ярьж байна. Одоо энэ далайн хөвөөгөр амьдардаг, далайн орчим амьдардаг хүмүүс бол бас арьс юм гоё юм чиглэг гөлгөр байх боловч нөгөө нөсөө тол янз бүрийн юм бас их гардаг юм байна л да. Тэгэхээр тэрнийг арилгадаг тийм адууны одоо гаралтай тос хийчдэг. Гэтэ хүмүүс бол ажиллаж хийхгүй, хүүхдээ харилцахгүй. 그럼 엄마 아기 이렇게 아기 보면서 이렇게 일을 해요. хүүхдээ ингэж барьж байгаад ажил хийдгээ. 애기가 여기 잠 안 자면 엄마 일 못 해요. хүүхд нь унтахгүй бол мэдээж ээж нь ажил хийхгүй. 그래서 여기다가 아기를 놓고 자랑 хүүхдээ хийгээд ийм нөгөө бүүвэн дуугаа туулж байгаа. 이렇게 흔들어 애기가 이렇게 гэртээ дээшээ орж хөвтчээл сөөж өгөө уугаал тэгэл ерөнхийдөө тижээлгээл нэг ийм л үүрэгтэй. Тэгээд өнөө цагт бол арай өөр болсон. Гендерийн асуудал яригдаад бас нэг арай өөр болсон гэсэн тайлбар тавьж байна л да. Энэ тосгоныг өнөөдөр улсаас харж одоо яадаг вэ гэхээр за ингээд сүрлэн дээврийг солино гэж их том ажил болдго юм. Тэрний улсаас хийгээд өгчтэй. За ганцхан шаардлага тавьдаг. Гадна талын юмыг битээ өөрчлөлт. Дотн талдаа та нар одоо ямар LCD өргөгч юу байна уу одоо интерьер яаж янзлах нь та нарын асуудал. Зүгээр гадна талаас харахад үзэмж нь түүхэн одоо онцлогийг харуулсан ийм шаардлага тавьдаг. Улсаас харж үздэг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ хавийн өдөр энд амьдарч байгаа хүмүүс бол өөрсдөө одоо маш сонирхолтой байдаг. Тэр шиг манай малчны нэг суур хот айлаг ч юм уу яагаад тэгж янзалж болохгүй гэж тодорхой үлгэр жишээ бол энэ байж л байгаа. Тэгээд нөгөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг утгаар ийм сони юм хийдэг, ийм гайхалтай одоо хөдөлмөрч ард түмэн байна гэдгийг та бүхэн эндээс харж байгаа болов уу гэж ойлгож байна. За бид нэр чэж орол дээр үдийн хоол зоглох гэж байна. Тэгэхээр манай хоолны мэргэжтэн томлжээ. Хар гах гэдэг талаар бол мэдж таараа. Би бол яг юу гэж ойлгосон гэхээр энэ бол нэлээд тийм одоо хүндэтгэлтэй хүмүүстэй бас өгдөг хоол гэж би ойлгосон тийм үгүй. Чэжүүгийн арлын энэ хар гахаа мах бол маш алдартай. Сайхан амттай. Жижигхэн байдаг гэсэн тийм маш жижигхэн байдаг. Тэгээ ерөөсөө яагаад энэ чэжүүгийн гахаа махыг алдаршуулж ирэхээр энэ газрын одоо хөрс нь галтуудын одоо чулуулгнаас галтуудын үнс нь бас бүтсэн тийм хөрстэй байдаг. Тэгээ тийм учраас энэ хөрсөнд ургасан одоо төрөл бүрийн тийм одоо ашиг шим ихтэй тийм ногоо гэддэг учраас энэ гахаа нь маш амттай гэж байна. Чэжүүгийн мандрин чинь энэ хөрсөндөө байд юм аа гэдэгтэй адилхан. Монгол мах чинь юугаар алдартай гэхээр нөгөө нэг өвс ургамал маш одоо мундаг учраас тэр шиг энэ чэжүүгийн хар гахааны махбод их сайн юм иддэг учраас их өндөр төлөвлөгдөг юм байна л да. Солонгосчуудын хоолыг бол манайхан бол монголчууд сайн мэддэг болсон. Бараг тайлбарлалтгүйгээр тий. Бид хэдийн хувьд болоод өнөөдөр за 200-аад гаруй хүний бүрэлдэхүүнтэй ингээ сайхан чэжүүгийн алдартай хар гахаа махыг зоглох гад. Жангумыг нь үзэл монголчууд солонгос хоолнд бараг орцсон шүү дээ. Тэгсэн үү? Би тэгж боддتي. Магадгүй. Бас тэр улсын бодлого байна тий. Яаж одоо тэр хүнд юм хүрэх вэ гэдэг. Энэ сонноос солонгосод шоу бизнесийг аяга мундаг хийжтэй. Одоо манайхны дургуй гэдэг одууд гэдгийнхаа одуудаа аягүй мундаг юм зохиомлоор мундаг мандуулдаг өөдөн татдаг. Тэр хэрээр эргүүлж тэр одуудаас ашгаа олж авдаг тий. Одоо реклам сурталчилгаа хийх. Яг бүх юм нь харилцсан одоо ашигтай байдаг тий. Тэр утгаараа бас их гайхамшигтай. Би нэг Жангумын нэг том од жүжигчин ч одоо тийм учиртай одоо их том од гэж би ойлгосон санагсан тий.
Та тэр Окинавагийн нэг бас гахаамах идсэн шүү дээ. Йоо нэг чарлахаас усын иддэг гэдгийг хэлжсэн. Үзнэ тийм. Окинавагийн нэг тийм зөөлхөн чихэрлэг гахаамах байсан шүү дээ. Одоо хоёулаа нэг амсаад үзэх үү? За тэгээ. За та одоо хаахад харагдаж байна. Эксперттэй өндөг юм биш үү? За үзье. Амттай. Маш амттай. Эндээ нөгөө Окинавагийн гахаамахыг бодох юм бол илүү тийм хатуу. Сөөнсөн чихэрлэг болохоор маш амттай болт юм байна. Та өөр ингээ Окинавад идсэн мах гэдэргээд ярьсан чинь байна шүү дээ. Над нэг хөөх юм санагдлаа. Томголог тамир кинон дээр нэг баян итгэлт нэг ярьдаг шүү дээ. Эдгэнтэй. Чи өдөр нэг өндөр дэнд идсэн үхрээ мах мөн шивдэ гэдэг шиг яриа болоод байна шүү дээ. Яг ер нь бол аялна гэдэг чинь хоол гэдэг чинь бас нэг чухал нэг хэсэг шүү дээ. Аливаа үндэстэн ард түмний юу идэж ууж ийн гэдэг чинь бас нэг том соёлн шүү дээ. Тийм учраас бид нэр одоо монголчуудаа бас үзүүлж явах хэрэгтэй тийм. Солонгос ч юм уу гадны улс үндэстний хоолноос за юу нь монгол хүнд илүү сайн давхрах юм бэ? За юу нь бас давхрахгүй юм бэ? Маш өргөн талын мэдээлэл бас өгөхтэй юм шиг байна. Одоо та манай аялын тойргийн ерөнхий тоогооч технологи одоо юу гэдэг вэ? Тамшаалагч хоолны амт шалгагч. Өөртөө амар мундаг нэр өгчлөө шүү дээ. Одоо болж ийн үгүй нөгөө тогооч нар чинь намайг загнах байхаа тийм. Энэ бол зөвхөн живэтээр л одоо сэтгэл шүү дээ. Дарига тийм. Ийм байгаа шүү дээ яха. Минийх юм байгаа шүү. Оо энэ биш. Тийм, миний бас би харин сая одоо ингээд заагаад шүү. Ингээд янзаар үзчихэл л. За. Бидний аялж байгаа чөөжүү арлын тухайс олон сайхан домгууд бол байдаг. За ялангуяа одоо эрэгтэйчүүдийн хувьд бол одоо загсан жаваад одоо ихэнх нь одоо амь нэрсэжсэн домог байдаг. За миний ард харагдж байгаа энэ хадыг болохоор одоо нөхрөө хүлээж агаад чулуу болж одоо мөнхөрж үлдсэн тэгээ эмэгтэйн хөшөө гэж одоо хэлдэг юм байна. За тэр энэ хөшөөний цааталт байгаа энэ хөвтөж байгаа хүн шиг энэ чулууг болохоор нөхрийнх нь одоо цогцс гэж одоо хэлдэг. Тийм учраас чэжүү арлганы хувьд бол эрэгтэйчүүдэд маш их хүндэлж дээдэлдэг гэж одоо бас хэлдэг. За яг одоо миний хард харагдж байгаа энэ чулуун хөшөө бас юутай холбоотой вэ гэхээр одоо Солонгосын олон ангид одоо нэг хэсэг монголчуудыг бол нэлээд одоо байлдан дагуулж ирсэн одоо Жангун киноноос зураг авалтыг бас энд хийж ирсэн ийм онцлогтой газараа бид нэг аялж байна. Өнөөдөр дэлхийд одоо Солонгосыг мандуулна гэдэг бол ерөнхийдөө соёлоор гайхамшигтай том одоо стратеги бодлого хийдэг. Нэг жишээ бол одоо Тэжангум гэж кино байдаг шүү дээ. Манайхаа одоо нэг гудамж хоосордог, нэг нь халтар царайт, нөгөөх нь Тэжангум гэж ярьдаг шүү дээ. За тэр киног хийсэн гудамж гэдэг одоо энэ жишээлбэл байж байгаа шүү. Энд бол одоо жуулчд маш их шавдаг. Тэгээ энэ эднийх нэг юм айхтар бодлого байдаг. Одоо жишээлбэл сериал, драм, кинонуудаараа одууд урлагийнхан энтрийг их мандуулдаг зориуд. Тэр нь ямар утгатай гэхээр эргүүлээд маш их ашиг олдог. Жишээлбэл Өвлийн хайрын дуу гэдэг нэг уйтхар хүнгийн далаа болсон залуу тоглодог нэг кино гардаг байлаа шүү дээ. Нэх гоё хөгжимтэй. Тэгээ тэр хөгжим энтер нэх гоё. Тэрнийг зүгээр нэг жижигхэн арал дээр хийцэн байгаа юм. Тэгээ арал дээр хийнгүүт тэр киноны зохиол махал нь ерөнхийдөө маш их хүний одоо хүнийг их зуурдаг юм мундаг уран бүтээл хийчдэг. Тэгээ тэрнийг дэлхийд даяар гаргаад тэр гарсан хэрээр нөгөө кинон мундаг одоо нэрд гараад эхлэнгүүт тэр нь тоглосон одоо жүжигч нь бүгд юм одууд болоод тэгээ одоо тэр залуугийн дүр төрхтэй аимсч байд юм уу цамцч байд юм уу одоо аяга юу байдгийг тэр аралтай холбоотой бүх юм ингээд үйлдвэрлээд эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл шоу индустри гэдэг. Ингээд солонгосууд бодлогоор солонгос гэдэг хүчин зүйлийг одоо бий болгож мандуулж ийм л аргаар хийж штэ. Өөр илүү адилхан байна. Нүүрнийх нь хэлбэр нь жоохон найшаа хараа байгаа зү. Жоохон анхаараа хардаг дээ. Осноо адилхан байна уу? Адилхан байна. Арай царай. За яг бас илүү адилхан. Үгүй яадгийн бүр гоё штэ. Одоо ийм нүдний шилтэй жангун байх уу?
Монголоос ирсэн. Сахалтагаас ирээ. За бас. Басса. Айлын даруйн нэвтрүүлгийн орон бүтээлчид сүүлд ирээд кимчиний үйлдэл. За кимчиний одоо соёлыг үзүүлсэн нэг сайхан газар ирсэн байна. Артмынх нь одоо хамгийн гол нөлөө болсон кимчиг одоо хэрхэн хийх юм бэ? Яаж дардах юм бэ? Ерөөсөн бүх төрлийн технологиос нь үзүүлээд Пизза хааны хатны хоцсон үсчийг сайхан зураг авах болсон ийм боломжтой байж байна. За бидний хувьд бас ингээ сайхан Пизза хааны хоцсон өсөөд зураг авах гэж байна. Яг энд ингээ ороод ирсэн чи яг жангун киноны яг үйл явдалд орцсон юм шиг санагч байна. За одоо энэ хардаа их гоё юм аа. Яг орчны нэгэ хийцэн. Ханхи хамбэ. Ажоо эшээ өөргө харалтаа. За сайн байна уу? Танаас өөртөө. Аль улсын одоо гүнж авч байна. Хааны хатнаа гүнж. Гүнж. За. За хоёулаа зураг авах гэдэг. Аны ийм хөл хаамарч шигтэй. Надад зөөсөх. Тэр юм биш та. Чамд үзүүлж байна. Авч байна. За яа. За битэр зэрэг нэг таач. За. IHC компанита бүхнийг бүгд найрамдах Солонгос улсын өвлийн аялалдаа орж байна. Үзэсгэлэн талаагаар хүрээлэгдсэн Бусан хот, эдийн засаг, аж үйлдвэрийн хот улсаа Солонгосын төвөн хот Гонжуугаар аялах болно. Мөн халуун оршинд биеийн алжаалаа тайлж Сөүл хотыг 120 давхраас тайлдаар бүртгэл өдөр бүр Улаанбаатар зочид буудлын 104 тодорхойд явагдаж байна. 12 дугаар сарын 4-өөс өмнө бүртгүүлвэл 10% хөнгөлөлт идэх боломжтой. Та бүхэн яраарай. Харилцах утас 7011 70 тэг. За бид нар Чежүүгийн аяллаа үргэлжлүүлж байна. IHC компанийнханд дахин баярснаа илэрхийлмээр байна. За мөн Gracias Height. Бид нар одоо энд Чежүүгийн хөрхрөө дээр ирчээд байж байна. Энэ хөрхрөө бол үнэхээр одоо гоё ийм байгалийн өнцөг болон байна. Чежүү дотроо. Тэгээ энэ Чежүүгийнхэн солонгосчууд аялал жуулчлалын бүтээгдэхүүн яаж бий болгож яруу тод жишээ байгаа. Би энэ аялын тойрогт оролцсноор дандаа юм нэг Монголтойгоо зөөрлж юм ерөөсөө хэлмээр санагдаад болж өгдөг. Тэгэхээр бид нэр улаан сутгалан орхны өрхрээ яагаад ингэж янзлж болдог юм бэ? Яагаад алт ухаад муухай хар тийм хор хийгээд идэг юм бэ? Тэр гол ус руугаа. За яасан даа яаха? Би хөрхрөөг үзэл нөгөө нэг жоохон шөмжилтэй юм яриад. Одоо ярихаас яах вэ? За чи яа. Би сая нөгөө та хэдэ салаад ийшээ очлоо. Гэтэ бид нэр үндсэндээ нэг хүний 3000 вон төлөөд гэдэг чинь нэг 7000 орчим төгрөгөөр зөвхөн энийг үзэх гэж орж байгаа юм байна. Гэхдээ ингээд дуусахгүй юм байна шүү. Энэ хажуу талтай шүү. Зөндөө олон гоё газруудаар нээсэн байж байна. Тэгээ сая энд бас нэг манай нөхдүүдээс нэг нь сайд цагдаад баригдлаа. За. Нөгөө тамхи татчихсан чинь 50,000 воноор торгон гээд тэгээ бас нэлээд гуйж ээж авч гарч штэ. Миний бас нэлээд хяналттай. Цагдаа энгийн уцтай бас усууд ингээ бас байж шүү. Бисээ харлаа. Энийг барай байлаа. Баавга төш ирдэг. Эднийх чинь бас болоогүй штэ. Нөгөө Солонгосоос мундаг гоё бэлэн гоё оруулж ирдэ штэ. Атогийн гэдэг нэг үнэтэй бэлэн гоё оруулж ирдэг компани энд байж. За Батрейд компани. Батрейд компани. За манай билетний Наран Travel. Билетний касс. Наран Travel баярлаа.
За ингээд ерөнхийдөө бид хэд одоо ийм олон компаниудын Ач уйнаар тий. Ингээ яваад идэв шүү дээ. Тий. Одоо юу л дээ.